За бүгд өглөө шүлэг бодлого судалгааны програм бодлого судалгааны хэлцүүлэг гэдэг програмс байна. За яг энэ одоо шинжлэх ухааны академик юм судалгаануудын хэлцүүлэг хийх зорилгоор хэлцүүлэхээр за одоо дэлхийд дахинд за манай улсад ч гэсэн маш их хэрэгжиж байгаа тодорхой асуудлуудыг шийдэж байгаа хин projektаар ярилцгаар сэдвээ сонгосон. Тэгээд сайхан би инженерийн одоо постыг уншижсэн чинь одоо манай хин project гэдэг одоо бараг хин project ярихаас бараг ингээд ярьсаар байгаа хэмжээнд хүрч байна. Одоо тэгээд миний нэг асуудал шийдъя технологи гаргая гэдэг нэг постууд явж хийж байгаа шиг байна. Тэгээд хангалттай хувьд бол одоо яг саксийн сувол хин project-ийг ашиглаад түрүүн захиргааны анхаалтуудыг одоо хин project-аар шийдэхийн төлөвлөгөөг судалж ирсэн. За тэгээд чиний бол бас явахаасаа өмнө өөрийнхөө хувьд бол бас асуудал ийм асуудал бас хин project-аар шийдэж болох юм байна гэдэг энэ асуудлыг хараад за яг одоо саксийн сувол энэ чиглэлээр судалгаа хийгээд ирсэн. За миний хувьд бол бас сая газар 4 жил гараа хугацаанд энэ дунд шатны архивын асуудлыг үүсгэхийг яаж бууруулах ёстой болоо гэдэг дээр бол бас сүүлийн одоо 2-3 жил янз янзын арга хэмжээнүүдийг сая газрын зүгээс авч үзсэн. Харьцангуй бол яг дээд түвшиндөө улсын хурлаас сая газартай тавилан авах шалгын тэмдгэрийг бууруулах чиглэлээр янз янзын одоо шатаараа арга хэмжээнүүд эрүүг үйлчлэх хангах за гэх мэт өндөр авах шалтгаанууд түрүүн хөдөлгөөн авалтын үйл ажиллагаа болж болох гэдэг юм хуулиараа бол ингээд олон шалтгаантай арга хэмжээнд хасан боловч за манай улсын бас энэ архивын төсөөлийн индекс болоо бусад энэ архивын асуудлууд бас ингээд тодорхой ахиц гарахгүй байгаа юм шиг мэдрэмжүүд бол байсарсан. За харин одоо хамгаалалтын хийсийн судалгаа бол бас бидний одоо тулгуурлаад байгаа асуудлыг шийдэхэд маш боломжтой хөлбөр юм байна гэж одоо гадаа сүүлийн жил гараад энэ сэдвээр ярилцаж суралцажтэй ер нь одоо ингээд шийдэхэд төвшөд одоо төвхтэй асуудлуудыг яг энэ хоёраар бид нар богино хугацаанд усрын болов өнөөдөр чинь эхлүүлэх боломжтой байна гэж одоо үзээд өнөөдрийн хэлцүүлэг хийгээд хэлсэн байгаа. За тэгээд хангалттай бол хууч мэргэжтэй хэрэгцүүч за тэгээд яг энэ дата инженерийн чиглэлээр сүүлийн одоо нэг жил саксийн сургууль суралцаад яг хууль ба энэ хин project технологиг хооронд нь яаж хамтарч давуу талыг бий болгож болох вэ гэдгийг суралцаад ирсэн. За тэгээд танилцуулгын энэ улс орны улсын газруудыг хин project дээр ямар бодлого гаргаад яаж анхаарал байна гэдэг талаар тооч танилцуулна. Тэгэхээр одоо өөрөөс гар ус дээр судалгаа хийсэн байгаа. За тэгээд одоо бидний өнөөдрийн үндсэн сэдэв буюу түрүүн захиргаад яаж хин project болох вэ? За улмаар албан хуудсыг яаж бууруулах вэ гэдэг кейсээр танилцуулах байна. За сайн байна уу? Шууд одоо судалгааны ажилдаа презентац руу орё. За эхлээд өнөөдөр химэл оюун маш өндөр хандлттай сэдв болчиход байгаа. Тэгэхдээ химэл оюун яаж бүтдэг талаар товчхон хэдлээ ярилцчихъя. Химэл оюун маань дата цуглуулад, ангилаад, цэвэрлээд математик алгоритмын аргачлалаар томьёололд оруулаад програмчлалын Python руу шилжүүлээд одоо энд хамгийн одоо will doing буюу ирээдүйд хийх процесс буюу машин сургалтын програмчлал дээр очоод deep learning юм уу, AI engineering юм уу шийдээд тэгээд энэ химэл оюуны бүтээгдэхүүн гарч байгаа. За тэгээд энэ дата нь болохоор ямар ч дата байж болно, статистик байж болно, текст байж болно, зураг байж болно, видео байж болно. Програмчлалын хувьд бол одоо датаг юунд ч хувирах болдог болчиход байгаа. Машин сургалт болохоор энэ хэсгийг ирээдүйд will do буюу хүний оролцоогүйгээр хэрэглэгч ийм reaction өгөнгүүд ийм шийдвэр гаргаарай гэдэг хэсгийг машин сургалт гэдэг байгаа. Тэгээд ер нь бол яг химэл оюун бол 1970 онд үүссэн шинжилгээ ухаан. Тэгтээ 17 оноос эхлээд viral болж эхэлсэн. Тэгээд засгийн газрууд 2019 оноос хойш
өөрсдөө бодлогод шингээж эхэлсэн ийм математик шинжилгээ ухааны салбар байж байгаа шүү. Тэгээд судлах зүйлүүд энд байж байгаа. Одоо чинь дата инженерингийн судлах зүйл, машин сургалт, Python програмчлал, тэгээд систем информац буюу одоо мэдээлэл зүй гэдэг чинь байдаг шүү дээ тийм. Апп руу хийх юм уу, эсвэл сайт вебсайт руу хийх юм уу гэдгээ шийдээд за industry innovation policy буюу одоо улс орнуудын цахим засаглалын хувьд яах ёстой юм бэ гэдэг бодлогоо хийгээд тэгээд artificial intelligence global policies гэдэг за дэлхийд хэмжээ оюуныг геополитикүүд яаж шийдэж байгаа юм бэ гэдэг ийм судлах түүнийг судлаад ийм одоо судалгаа хийгээд ирсэн байж байгаа. За энэ түрүүний ярьсан хэмжээ яаж бүтэж байгаа юм бэ? Статистик, тоо, текст, видео гэдэг дата түүхийд болж байгаа. Хэмжээ оюуны түүхийдээ бид нар дата инженеринг руу хийгээд цэвэрлээд англиад хэрэглэгчд бэлэн болонгууд математик код орж байгаа алгоритм. Математик код ямар hypothesis test хийх юм уу, хамгийн ямар утгыг гаргахын гэдэг кодоо өгөөд Python програмчлал руу яваад машин сургалтын дээр болохоор за одоо Facebook дээр бид нар ингээд нэг оймсон дээр дарчмууд өдөр болгон оймс үзүүлээд идэг шүү дээ. Тэр нь бол машин сургалт гэсэн үг. Машин сургалтын дээр хэрэглэгч ямар хандлт авангууд ямар реакшн үзүүлэх юм бэ гэдгийг томьёолоод тэгээ хиймэл өгч байгаа. Уг нь бол тийм бас процесс нь цөөхөн процесс дамжиж байгаа. Ийм одоо процессор хиймэл оюун бүтэж байгаа. За тэгээд түрүүн ярьсан яагаад ингэж хиймэл оюун дэлхийн нийтийн хамгийн одоо хандлт өндөртэй сэдв болчиход байгаа юм бэ гэхлээр нэг дата та бүгд танилцуулъя. Энэ гэхдээ 23 оны тойн одоо бол айгүй өндөр өссөн баг. Дэлхийн экспортын интернетийн экспортын зах зээлийн одоогоор 7%-ийг хиймэл оюун эзэлж байгаа. Одоо чинь бид нар интернетээс худалдаа авалтынгууд тэр худалдаа авалтын artificial intelligence тохируулга төгсөнд 7% байж байгаа. Зүгээр интернетээр захиалж байгаа барааны тон 36% байж байгаа. Энэ нь болохоор одоогоор 2.5 тэрлион доллар болж байгаа. 2033 онд 16 тэрлион доллар болж байгаа. Энэ болохоор их гүрнүүдийн том улсуудын экспортын бүтээгдэхүүн болцсон. Тэгээд энэ тоо 29% өсөөд энд автоматжуулаагүй хэсэг нь 19% болж байгаа. Тэгэхээр 16 тэрлион доллар болоод бараг 8% дахин өсөөд тэгээд эзлэх хэмжээ нь 30 руу хүрчихэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө интернет байгаа бүтээгдэхүүнүүдийн бараг 50% нь хиймэл оюунаар зарагддаг улс орнуудын экспортын бүтээгдэхүүн болчиход байгаа. Энэ чинээс тоо харж бодвол Америк нэгдсэн улс 471 тэрбум доллар одоогоор сүүлийн 12 жил зарчаад байгаа. Хятад 119 тэрбум одоо миний Британи болох 28 тэрбум доллар зарчаад байгаа. Хиймэл оюун засгийн газрын төсөвтөө экспортын бүтээгдэхүүн болчиход байна л гэсэн. За тэгээд 2030 он гэхэд одоо засгийн газруудын хамгийн өндөр зардалтай салбарууд бол боловсрал, батлан амгалах зардал үүдэг штеп 2-3%. Ихэнх улс орнууд 2030 он гэхэд боловсрал болоод батлан амгалах зардалтайгаа дүүцүүлж байгаа хиймэл оюуны зардлыг. Яагаад ингэж байгаа юм бэ гэхлээр энэ салбарууд хиймэл оюунж байгаа төрд байгаа. Заавал ингээд компульсори буюу одоо бүх улсуудын нийгмийн даатгал, эрүүл мэнд, батлан хамгаалах, аюулгүй байдал, emergency гэхээр манайхаар юу юм шиг байна. Тэг цагдаа. Тэгээд боловсролын салбар. Энэ 5 салбар бол хиймэл оюун шилжих нь бол ерөнхийдөө тодорхой болж байгаа. Гэхдээ улс орнууд алийг шилжүүлэх үү, алийг шилжүүлэхгүй гэдэг өөрсдөө бодлогоор шийдэж байгаа. За ингээд энэ чинээс бидний ярилцж байгаа дунд шатны public sector-ийн баримт бичгүүдийг ихэнх нь document automation буюу хиймэл оюун шилжүүлж байгаа. За тэгээд энэ чинээс заллан болоод гэмт хэрэгээс сэргийлэх, авилгын зөвшөөрлөөс сэргийлэх, за тэгээд төрийн албаны бүтцийг сайжруулах, ухаалаг хот, нийгмийн эрүүл мэнд. За тэгээд энэ датануудыг цуглуулсан дараа одоо хиймэл оюун маань өөрөө засгийн газарт ингээд дата буюу хөлбөрөөр санал болгодог ийм модулүүдийг засгийн газрууд хийж байгаа. За нэг ийм ойлголт байна. 2018-9 оноос өмнө биднэрт ийм ойлголт байсан шүү дээ. Технологийн компаниуд төр болоод улс төрөөс аль болох хамааралгүй байх сонирхолтой байсан. Тэгсэн хиймэл оюун гэдэг
юм математик шинжилгээ ухаан гарч ирээд энэ нөхцөл байдал бараг шууд эсрэгээр болж байгаа. Яагаад гэхээр түрүүн ярьсан химийн оюуныг ажилуулдаг түүхэн эдэн дата. Ямар дата химийн оюуныг хамгийн сайн ажилуулдаг вэ гэхлээр хамгийн их, хамгийн цэвэрлэгдсэн, хамгийн их ангиллагдсан, хамгийн нарийн датаг хөгжүүлсэн тохиолдолд химийн оюун хамгийн сайн одоо регресс буюу реакшныг програмчлах гаргаж байгаа. Тэр нь хаана байна вэ гэхлээр төрд байна. Төрд байна. Одоо жишээ нь төр нь иргэдийн бүртгэл, эрүүл мэнд, боловсрол, дид бүтц, цагаагаар, байгаль орчин, татвар, аюулгүй байдал зэрэг хувийн хэвшилд бие даан цуглуулж чадахгүй датаг эзэмшиж байгаа. Тийм учраас төр цаашдаа химийн оюунд оролцохоос өөр арга байхгүй шинжилгээ ухааны хувьд. Математик алгоритм татах гэсэн чинь дата нь хүрчихгүй эсвэл ангиллагдсан биш, хангалттай биш бол бензин байхгүй. Тэгэхээр төрд химийн оюуны оролцоо зайлшгүй болцсон, тэр нь ерөнхийдөө багасгүй. Ийм нөхцөл байдал үүсчихэд байна. Цаашаа ямар асуудал үүсч ийнэ гэхлээр хувийн ёс зүйн асуудал үүсч байгаа иргэдийн эмзэг мэдээллийг хадгалдаг учраас хууль эрх зүйн орчныг сайжруулах энэ мэтчлийн асуудлууд үүсч байгаа. Ийм учраас одоо төрийн оролцоо засгийн газрууд ингээд химийн оюуныг заавал анхаарах хэрэгтэй болчиход ийм хөнгө зараад байгаа шалтгаан байна. За ингээд үндэсний аюулгүй байдал стратеги. За инновацийг дэмжих гэж байна. Бизнесүүд яаж химийн оюуныг хөгжүүлж гинэ гэхлээр хамгийн их болоод цэвэрлэгдсэн, ангиллагдсан датаг биометрик мэдээлэл буюу хүний эмзэг мэдээллийн хэсгийг хасаад буюу дараад олон нийтэд либералчилж байгаа. Бизнесийн байгууллагууд, иргэний нийгмүүд, технологийн компаниудад барууны орнууд бол тарааж байгаа. Тэгээд энэ тараасан датагаар химийн оюуны бүтээгдэхүүн гаргаад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа юм л да. За ингээд түрүү ярьсан чинь энд байгаа 73 улс ингээд манай засгийн газар химийн оюуныг үндэсний стратегийн бодлогуулаад зарланаа. Засгийн газрын үндсэн чиглэл болгоно гэдээ зарлчаад байгаа. За хэдлээ энэний дараа химийн оюун одоо ингээд засгийн газрын бодлогод ингээд суугаад ажлын байр бий болгоод реплейс хийгээд асуудал үүсгээд ирэнгүү дэлхийд даяар нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо, OECD, Азийн холбоо, Африкийн холбоо зэрэг дипломат байгууллагууд 1300 хууль гаргасан байж байгаа. Одоо хууль гаргахгүй болохгүй нэ. Үндсэн хуулиар оролцож үндсэн эрхийг одоо хамгаалах ийм реплейсмент үүсчихэд байна. За тэгээд өнөөдөр хэдлээ товчхондоо Британи, Солонгос, Америк одоо манай Монголд хийгдэж байгаа төлөвлөгөөний талаар танилцъя. За хамгийн түрүүнд Их Британиг жишээ авъя. За Их Британи бол ер нь инженерүүд нь бэлэн төсвөн суудсан хөгжлийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, цахим хөгжлийн сайд хоёр нь энэ степүүдийг авч явж байгаа. За тэгээд Британи болохоор химийн оюуны дид бүтцэн бэлэн, big data-нд бэлэн, инженерүүд нь бэлэн учраас шууд diversity, inclusivity хүртээмж оролцоо хоёрлууга химийн оюуныг хийж байгаа. Нас хүүс одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар төрийн үйлчлэгээ хүнд очиход ялгарлан гадуурлах байх ёсгүй гэдэг дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Ийм 3 одоо салбарт хийж байгаа. За одоо ерөнхийдөө бол яг хоо дэлхийн бүх улс орнууд, саяны 73 улсуудын бүх улс орнууд төстэй үйл ажиллагаа явуулж байгаа нь баталгаа хамгаалах, үндэсний аюулгүй байдал, тэгээд судалгаа хөгжүүлэлт дээр нийтлэг анхаарж байгаа. Тэгээд 3 тулгуур багантай явж байгаа. Одоо чинь сая Британд байж хат бидний виз сонголт химийн оюун болцсон байсан. Яасан бэ гэхээр гар утсан дээр хагаад аппликейшн нэгээд, иммиграшн аппликейшн нэгээд тэгээд машин сургалтын ингэдэг юм юу гэдэг чинь тийм. Тэгэл та одоо презент зургаа үзүүлнэ үү гэдэг. Тэгээд бид нар нөгөө засгийн тэтгэлгээр явсан болохоор тэтгэлгийнхаа дугаарыг оруулангууд шууд миний визийг 7 хоногийн дотор сунгаж өгсөн. Тэр нь болохоор захиргааны акт жишээ. Британи болохоор тим үйлчилгээнүүд, цагаачлалын үйлчилгээнүүд, нийгмийн эрхэмлэлийн үйлчилгээнүүд, NHS гээд халамжийн үйлчилгээнүүд бүгд химийн оюун болсон.
Тэгээ би явахаас өмнө миний зүүн чихний сонсгол 40% муудаад тэгээ мэдэхгүй яваад исэн. Тэгээ очиж чи би хүслийн мэргэжилт хэрэг болчих байсан. Тэдний хуулиар тэгээ мэдэхгүй эмнэлгийн бичгээ үзүүлсэн чинь шууд за ингээ та хүслийн мэргэжилтийн листэнд орчлоо гэд халамжийн хөнгөлөлтүүд нь шууд автоматар ороод ирсэн. Тэгээд миний нэг immigration ID-гаас компаниуд миний ID-г татаад мэдээлэл даатлагыг татаад тэгээд transportation ч юм уу богоон ч юм уу энэ хөнгөлөлтийн үйлчлэг нь шууд ороод. Зарим үзүр үйлчлэгээнүүд ингээд урдыг нэмэгнэ тэр. Тийм тохиол тэр нь хийвэл юм болцсон. Тийм тохиолдлууд байсан Британд. За энэ яг хоо өөрсдийнх нь Солонгосын жишээ бол хамгийн прагматик жишээ байсан. Солонгос хамгийн түрүүн тийм л энэ стратеги баталсан улс орн байсан. Тэгээд мөнжийн ерөнхийлөгчийн санаачлагдоор тэгээд би яг 73 улсаас хараад 8 улсын судалсан хамгийн одоо прагматик хэсэг нь бол Солонгос байсан. Яг л Samsung-ийн эрэлт айгүй ихтэй тэгээд машин борлуулалт ихтэй учраас шууд экспортын бүтээгдэхүүнээ машин гар хүч рүү гаргаад тэгээд хүнд үйлдвэрлэл data visualization гэдэг нь маш одоо сайн хэрэгжгээр тийм стратеги байсан. Тэгээд зорилтууд нь болохоор одоо 2033 он гэхэд бид нэр HR-ийн 30% replaceийнэ. Хүний нөөцийн 30%-ийг ингээд хэмлэн шилжүүлнэ гэдэг том стратегитэй ажиллаж байгаа байсан. За дараагийн улс бол Америк. За Америк болохоор яаж нэ гэхээр Silicon Valley дээр шууд төрийн датаг biometrics-ийг хасаад өгж байгаа. Тэгэнгүүтээ одоо манай худалдаа аж үйлдвэрийн тамирын 100 аж ахуйн нэгж гэдэг Fortune сэтгүүлийн 500 технологийн компанийг зээлээр болоод датагаар дэмжиж байгаа. Тэгээд энэ компаниудтай хамтарч ажиллаад өөрсдөө бусад салбарлал гаргаж байгаа ийм хэмнэлт үений юу байна. За ингээд Америкт болохоор том амбицтай болохоор шүүхийн процессыг хэмнэлт онж байгаа, цагдаагийн процессыг хэмнэлт онжуулж байгаа. А түрүүнд өөртөхөд бол британчууд нэг ийм кейс дурдж ирсэн. Манайх гэмт хэргийг мэдээлэлээд мөрдөн байцаагчд мэдээлэл очих, дуудлага очих процессыг хэмнэлт онж шилжүүлж байгаа. Тэр нь яаж вэ гэхэлээ одоо жишээ нь нэг дүүрэгт хулгайн гэмт хэрэг гарлаа гэж бодоход тэр дүүрэгт хулгайн гэмт хэрэгт холбогдож болзошгүй хүн рүү шууд контакт авч байгаа Facebook эднэшнэр. А тэгээд тэр дүүрэгт хамгийн хулгайн гэмт хэрэгээр мэрэгсэн мөрдөн байцаагчийг шууд тэр бүс рүү машин хэмнэлт ойны дуудлагаар дуудаж байгаа. Энэ системийг Америк худалдаж авах гэж байгаа гэж ярьж ирсэн. Тий, жишээлбэл ийм одоо төвшөнд очичод байгаа гадны улсууд. Яг Америкт бол ингээд чип үйлдвэрлэх, цэргийн сургуульд хятадтай өрсөлдөх гээл том юу тавьж илээ л да. Энийг тэгээд бүх одоо яамд агентлагууд нь бол хэмнэлт ойны энэ процессүүд дээр оролцохоор листэнд орсон байж байгаа. За манайх болохоор яг 2024-25 онд хэмнэлт ойны стратегийг төлөвлөгөө гаргаад шинжилээд явж байгаа юм билээ. За тэгээд дижитал дэд бүтэц хүний нөөц аюулгүй байдлын ёс зүй гэсэн салбарууд дээр 24 онд төвлөрөөд ийм үзүүлэлтүүдтэй алсын араа 3 бүлэг 12 дэд бүлгийн 112 шалгуур үзүүлэлттэй байсан мэлээ 24 онд наа харж байхад бол сая 25 онд засгийн газар энэ стратегийг солиод бүх салбарууд руу бид нар чадахгүй юм байна. Эхлээд big датагийнхаа дэд бүтцийг хийя гэдээ арай нэг салбаруудаа хөмсөн байлээ. Одоо байгаа үнэлгээнүүд 5 жил зарцуулах төсвөн төлөвлөгөөгөр бол 827 тэрбум төгрөг байна лээ. Энэ гэхдээ батлагдаагүй зөв тоо тавьсан. Тэгээд ерөнхийдөө бол энэ салбарууд руу ийм үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм лээ. 60,000 төрийн аль багш бэлдэн, 300 магистр доктор, R&D 100 төсөл гээл GPU кластер гээд ерөнхийдөө бусад улсуудын жишгийг дуурайсан ийм үйл ажиллагаанууд хийсэн мэлээ.
одоо энэ фокус хийх гэж байгаа салбарт хөдөө аж ахуй боловсрол, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, эрчим хүч, санхүү, уул уурхай, за тэгээ засаглал гэж хуваагдаж байна лээ. За ингээд одоогийн байдлаар 827 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөөд 94 хэрэгжүүлэх арга хэмжээ тавиад 3 бэлэн ийм үнэлгээтэй байлаа манай засгийн газрын одоо төлөвлөгөөг. За үндсэн сэдвүүд энэ төсөв нь байна. 827 тэрбум төгрөг төсвөлсөн. Гэхдээ нэг яг батлагдаагүй л дээ. За өнөөдөр бид гол ярих гэж байгаа асуудал бол авилгаас ангид байх хуулийн процессыг хэмлэн онжилжүүлэх. За өнөөдөр бид захиргааны акт гэдэг зүйлийн талаар ярилцсан. Захиргааны акт гэдэг нь одоо Монголын засаглалын одоо гол дөрвөн хуулийн нэг захиргааны ерөнхий хууль байгаа үндсэн эрх мэдэл шингэсэн албан тушаалтнуудын гаргадаг хамгийн powerful баримт бичиг байж байгаа. Тэгээд энд захиргааны акт гаргадаг агентлагуудыг бичсэн байж байгаа. Хууль зохиол, санхүү, хяналт шалгалт, үйлчилгээний агентлагууд. Манай ихэнх агентлагууд захиргааны акт гаргадаг. Тэгээд захиргааны актын жишээнүүдийн талаар ярил л да. Яамны дарга нарын тушаал, хэрэглэх газрын тушаал, тусгай байгууллага, торгуул, газар олголт иргэдийн хурлын даргын тушаал, албан тэмдэглэл, захирамж гээд эрх олгосон, зөвшөөрөл гаргасан хамгийн их одоо гүйцэтгэх эрх мэдэл шингэсэн хууль зүйн баримт бичгийг захиргааны актад байгаа. Агентлагийн дарга, статистикийн орны дарга, төрийн албаны зөвлөл, авилгатай эзэн засгийн газар, аймын засаг, нийслэлийн засаг дарга, сумын засаг дарга, зарим шүүгчийн захирамж, татврын ерхий газар, гайлын ерхий газар, газрын алба, цагдаа, авилгатай тэмцэх газар, аюулгүй байдал зэрэг манай ихэнх агентлагуудынд орж байгаа. За захиргааны актыг хэмлэн шилжүүлэхээр ямар давуу тал үүсэх юм бэ? Одоогоор хурдтай байж болно, 24 цаг ажиллаж болно. Олон тооны баримт бичгийг нэг доор боловсруулж болно. Хиймэл оюуны давуу тал нь нэг гаргасан алдаагаа нэг юм уу хоёр л давтна. Төрийн албаагч ядарна, сүлдэн заримдаа залах нь үнэл юм чинь те. Хэрвээ захиргааны актыг хиймэл оюун шилжүүлээд энэ алдаа гарахгүй, тэгээд өөрөө автоматар дүн шинжилгээгээ дашборд, policy dashboard санал болгоно. Тэгээд статистик мэдээлэл гарна. Холбоо хамаарал өөрөө олоод хийчихнэ. За хэрэглээний салбарууд дээр одоо жишээлбэл тушаа шийдвэр, зөрчил, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, эрх зүйн акт, текст, NLP, машин сургалт гэдэг ийм техникийн шийдвэрүүд байж болно. Анхаарах зүйл нь нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, хүний оролцоо шаардлагатай тэгвэл заримдаа ингэ машин сургалт алдаа гаргадаг. Тэнгүүд нэг ethics гэдэг юм гарсан. Тэрийг дахин рестарт дардаг хүн заавал хүн байх ёстой гэдэг одоо барууны шаардлага тавьж байгаа. Гэхдээ хэмлэн оюунд оролцохгүй рестарт дарна. За тэгээд эрх зүйн хамгаалалт, хууль эрх зүй, мэдээллийн аюулгүй байдал гэдэг хэмлэн оюун захиргааны актыг хэмлэн оюун шийдвэр ийм үр дүн гарч байгаа. За би явахаас өмнө нөхцөл байгууллагатай судалгаа хийж байгаа ий газар цэгийн мэн гэх систем дээр 9 аймгаар явж судалгаа хийсэн. Тэгээд тэр нь болохоор ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр ий газар цэгийн мэн автомат болцсон. Гэхдээ тэн дунд төрийн албаагч тохируулах хийгээд байна гэсэн дүнэлт гарсан. Одоо чинь би газар эзэмших сонирхолтой өргөдлөх юм бол тэр өргөдлийн дарааллыг өөрчилдөг нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр манай одоогийн төрийн албаны дижитал шилжилт ямар нөхцөл байдал байгаа юм бэ гэхлээр бид нар өргөдлөө цахимаар авж байгаа хүн шийдвэр гаргаж байгаа. Тэндээ тохируулах хийгээд байна л гэсэн. Процесс хурдан болсон. Гэхдээ шийдвэр нь стил хүнээс хамааралтай. Одоо жишээ нь би энд өөрийнхөө одоо жишээ нь юг тавьсан байгаа л да. Профайлыг би 10 хэд онд нэг газар аваад тэгээ зарцсан баггүй. Энэ дата нь үлдсэн. Бүх процесс бол ингээд өргөдөл дараалал бол одоо энэ мэдээллүүд нь үлдсэн. Тэгээ шийдвэр нь гардаг вэ? За тэгээд
би Британд очиод ямар тест хийж үзсэн бэ гэхээр газрын тухай 5 багц хөлөнд байгаа газар орлоход ийм 5 хүчлийг хуулиар бичиж байгаа. Тэмдэгтэн өрөөнд 120 мянган төлөөд 18 наснд хүрээд газар чиглэмээр цахим мөрдөл гаргаад чиний хүссэн газар тавцаагүй тэгээд нийслэлийн иргэдийн орол газрын чагсаалтанд төлөвлөгөөнд орсон байх юм бол шууд $0 газар өгж байгаа. Энийг хиймэл оюун шилжүүлсэн яг энэ байна л да. Өмнө хийсэн судалгааны үр дүн одоогийн байдлаар 630 мянган $0 газар авсан гэсэн тоо байлээ. За ингэж жилд дунджаар газар авъя гэж 6 мянган өргөдөл ирдэг. Энийг 2-3 сарын дотор хуулийн дагуу шийдэж байгаа. Энийг шууд 5 минут дотор шийдэж болж байгаа. 21 аймагт байгаа газрын улсын 1100 гаруй байцаагчийг 150% болгож болж байгаа. Тэгээд улсын төсөвт жилдээ 24 төгрөгийн хэмнэлт үүсэж байгаа. Жог механик тоосон. За ингээд одоо жишээлбэл ажиллаж исэн датанууд харахад ингээд аймагаар нь ийм хэмжээний өргөдөл ирд юм байна. 3912 хүсэлт. За ингээд манай газар төлөвлөлтийн процессууд энэ би англиэр яасан болохоор яг энэ хэсгээ бас орчуулж амжаагүй л байна. За энэ байж байгаа. Энэ болохоор түрүүний ярилцсан татвар цагдаа гайл мэргэжлийн яналт ч юм уу тийм энэ газруудаас торгуур ногдуулахад ямар код бичиж байгаа юм бэ? Текстийн хувьд болохоор бас нэг төвөгшөлтэй биш. Одоо захиргааны акт торгуур моруулахаар айгүй том сэдв байгаа. Код нь ийм ч үг. За энэ миний текстэлсэн би $0 газар авмаар байна. Насны шаардлага хангажээ. Тэмдэгтэн өрөөмж төлжээ. Олох газар байгаа. Давхцал байхгүй. Хотын үйлдэл төлөвлөгөөд байна. Байгаль орчны дүгнэлтийг кадастрын компаниас авцсан. Энэ хүнд газар олгоо гэдэг захиргааны актыг иймхэн код бичиж байгаа. Тэгээд зөв Google Colab гэдэг програмчлал дээр run дарангууд ажиллаж байгаа гэдэг юм процесс энэ кодууд бол ажиллаж байгаа. Тэгээ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ийм төрлийн захиргааны актуудыг хэмэл оюун шилжүүлснээр бид нэр ийм үр дүн гаргаж болж байгаа. Одоогоор энэ тоонууд байна л да. Ерөнхий тоонууд 24 оны тоогоор бол манай захиргааны акт гаргадаг 11-ээс 13 мянган албаагч байгаа. Тэрний засгийн газрын тогтоолоор 2.5 сая төгрөгийн дундад цалингаар бодоход 352 тэрбум төгрөгийн цалингийн зардал хэмж болж байгаа. Гэхдээ бүгдийг нь одоо жишээлбэл хэмэл оюунд орлуулах бас боломжгүй. Яг л нөгөө бичлэн гүйцэтгэдэг ажлуудыг, төрийн захиргааны ажлуудыг зургаар хэмждэг ч юм уу, оюунаар хэмждэг ч юм уу, текстээр биш хэмждэг төрийн захиргааны албуудыг бол хэмэл оюунж болохгүй. Тэрийг бид ангилах ёстой. Одоосын жишээ тийм юм лээ. Бүр одоогийн байгаа тоогоор ч юм уу 9,000-аар хамгийн багаар бодоход цалин дээр нь төсвөөс 270 тэрбум төгрөгийн хэмнэлт төс болж байгаа. Тэгээд энэ дээр тооцоогүй зардал нь төрийн албаагчийг сургах, техник хэрэгслээр хангах, тэгээд өөр ямар зардал байдгийг бүх зардлууд нь ороогүй зөвхөн цалингийн зардал. Тэгээд төсөөллөөр болохоор саяны захиргааны акт гаргадаг юм агентлагийн албаагчид хамгийн авилгад өртөж болжгүй эрсдэлтэй бүлэгт орж байгаа. Тэгээд энэ тоог бол гэхдээ төсөөллөөр тавьсан зөвшөөрөл байхгүй хүнээс хамааралгүй болчихоор одоо тайлбарлахаар сая нэг засгийн газар 148 үйл ажиллагаа одоо зөвшөөрөл болголоо гэж байгаа шүү дээ тийм. Захиргааны акт тэр 148 үйл ажиллагаа бүгдээрээ хамаарж байгаа. Тэрнээс ахуулаад ашигт малчмлын зөвшөөрөл бүх зөвшөөрөл захиргааны акт гэж байгаа. Тэгээд ойлгох гэрэж юм уу? Концессийн гэрэж юм уу? Тэгээд энэ листүүдийг гаргаад хамгийн өндөр бидний анзаардгүй хамгийн өндөр эрх мэдсэн гэсэн албан хаагчдыг хэмэл оюунд шилжүүлж болж байгаа. Гэхдээ бүгдийн биш. Магадгүй 65 орчим уу. Тэгээд тойм зургаар ийм үр дүн гарч болж байгаа. Энийг л өнөөдөр ярилцъя гэсэн
танилцуулъя гэсэн бодолтой байж байгаа. Манайд ямар ойлголт байгаа вэ гэхээр хууль гэдэг том ойлголт байна тийм. Тэгэхээр хуулийг яагаад хэмэл байнд шилжүүлэх хүндрэлтэй вэ гэдэг ерөнхий ойлголт байгаад идэг. Очоод тестлээд үзэнгүүт одоо эн чинь 0.7-гийн гайгаад чинь 7 сая төгрөгийн үнэтэй шүү дээ. Тэрийг хүнээс хамааралгүй оруулахад иймхэн код хийж байгаа. Процесс нь бол тийм хэцүү биш. Тэгээ эрчим хүч багц асуулж байгаа. Яагаад тэгэхээр ChatGPT дээр бид нар ингээд видео гаргахад бөө юм болдог шүү дээ. Ингээд амар олон гигабайтын дата ингресийгээд энэ бол текстийг хуучин текстийг хэмэл оюун тэгээд регресс гаргаж авахд бараг 1-2 мегабайтын эрчим хүч засуулж байгаа. Тэгэхээр биднэрт хуучин текстийг юунд ч ашиглаж болохоор энэ хүчтэй байдал үүсч болж байгаа юм гэсэн. Би нэг тестийг үзчихээд ямар хитах юм бэ гэж байна. За энэ бол яг зүгээр нэг иргэнд ингээд 7 сая төгрөгийн үнийн дүн бүхий одоо үйл хөдлөх хөрөнгийг санал болгож байгаа гэдгийг юм үр дүн ч юм судалгааны явж танилцуулж ирсэн ийм дүгнэлтүүд байж байна. За тийм эдгээр ярилцъя дээ. Хавхын жилүүд асуултуудаа асууад явж байгаа юм. Тэгээд тэрний өмнө хасалтын зорилгоос ихний хоёр асуулт нэмээ үзлээ. Тэгээд бас наадад газар TR Mongolia гэж хэлсэн байна. Юу бол яг мэдээж энэ 11-ээс 13 мянган гарч тодорхой асуудал илэрч бид нар гаргаж ирж байна. Тэгээд энэ өөрөө бас бусад улсуудад жишээ нь яг төрийн албан ингээд 12 мянган тоо энэ шилжилт хийсэн улсууд байна уу? Бэст туршлага юу байна гэдэг хоёроор тэдгээр хүмүүсийн бас ихний асуудал яаж хөдөлж гарч ирж байгаа вэ? За гуравдугаар болохоор энэ бол зөвхөн цалингийн зарлалын тухай ярьж 350 тэрбум 270 тэрбумын төсөвтэй хийх боломжтой. Нөгөө талд бас манай зэндээ нэгэн цагаан зэндээ бас хамлаг хэлбэл одоо бид нар жишээ нь Монголиа дээр одоо хүн цаг руу гэдэг нь үйлчлээ төрийн одоо үйлчлээ аваад явахад зарцуулж байгаа цаг хугацаа. За дээрээс бас одоо хэмжиж байгаа ажлын зарлалын зэрэг бид нар тооцож үзчихсэн. Энд дээр бас тийш тооцвол өөр том гарч ирэх өөрөөр хэлбэл жишээ нь одоо энэхийн тусгай шүүлгийг 3-4 жилийн удаас мухад 10-15 сая төгрөгийн алга төлөвлөгөө гэсэн юм одоо энэ судалгаа байдаг нэг нэг. Тэгэхээр одоо жишээ бид нэр эдгээр зардлуудыг бид тооцоод үзэх юм бол бид нэр төсвөлийн бас тооцоод зардлын хэмжээ гарч ирэх үү гэсэн юм байна. За ерөнхийдөө бол одоо жишээ нь бусад улс орнууд ийм ажлын байрыг цомгдох гэж байгаа хэмэл оюун шилжүүлэх гэж байгаа гэдгийг 2 жилийн өмнөөс зарлаж байгаа. Тэгээд тэр хүмүүсээ буцаад тэр төсөлтэй ажилд авч байгаа. Одоо чинь манай хуулиар бол бөөнөр халах бол 36 сарын энд тэмдэглэдэг шүү дээ. Тэр хуулиа бариад тэр хүмүүсийг энэ төслийнх нь ажилтан болгож аваад тэгээд чөлөөлж байгаа. Гэхдээ бүгдийг биш. AI Ethics Manager гэдэг албан тушаал аваад тэр нөгөө түрүү ярьсан шүү дээ. Нөгөө машин сургалт алдаа гарангууд регресс зардаг гарууд нь одоо ажилтнууд нь тэр хүмүүсийн зарим хамгийн сайн хэсгээ буцаад ажиллаж байгаа. Тэрнэгт чөөхөнлөлтөө тийм бодлого хэрэгжүүлж байгаа. Тэгээд яг хуу Stanford-ийн их сургуулийн судалгаа байсан. Тэр нөгөө судалгаа ярьж байхад дэлхийд даяар нийт иргэдийн 46% нь хэмэл оюунд ажлын байраа алдах эрсдлээс айж байгаа. Тэгэхээр одоо бид нар ч ганцаараа биш юм. Дэлхийд даяараа л ингэ айдастай байгаа 46% дургу байгаа гэж л юм. Дургу байгаа гэсэн тийм тоогоос хоёр дахь асуулт нь энэ дээр одоо хин цэндээ мөсөөл захиалал зүгээр би энийг зүгээр би 17 онд Transparency бас нэг хуулийн зөвлөлийн судалгаа бодлого хийсэн л доо. Тэгээд индексийг ер нь сайн гадарлана. Тэгээд төсвийн нэг манай хар эдийн засгч нэг төсвийн 3 орчим бид юм шиг байна. Ойролцоогоор. Тэгэхээр одоо тэр чинь
800 төгрөг байх гэдэг нь. Тэр бол шууд болон шууд бусаар татврын орлого болж орох л байх гэж байна. Одоо жишээ нь нөгөө нэг 140 саяны зарласан 146-аас ахварлаад бидний мэдэхгүй маш олон тусгай зөвшөөрлөөр хүнээс хамааралгүй болчвол аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнийхээ зардлыг багасгаад тэнгуү татврын орлого нэмэгдэх байх гэсэн ийм төсөөлөл байна. Яг үнэлгээний хувьд бол одоо жишээ нь манайх хэмнэл оюуныг ингээд том төвшөнд хэрэгжүүлэх юм стратегийн төвшөнд бусад орнууд шиг хэрэгжүүлэхэд хангалттай бэлэн биш байгаа. Нэгдүгээр инженерүүд аягүй зөвхөн, хоёрдугаар туршлага аягүй харьцангуй шинэ салбар болохоор одоо баруун жишээлбэл дата инженер, хэмнэл оюун инженер, машин сургалтын инженер шууд мөнгөөр зодод авчиж байгаа байхгүй. Тэгэд манайд одоогоор бол одоо чинь Монголиа дээр эйжентик туслах л ажиллаж байгаа. Тэгээд дээр нь Токи юм уу, Mobicom-ийн хэмнэл оюуны үйлчлэгээ арай гайгүй юм шиг санагдсан. Автоматжуулалт хэмнэл оюун хоёроо эхлээд ялгаад тэгээд дараа нь сайн инженерүүд тавихгүй бол ийм чухал асуудлуудад биднээс айгүй хариуцлагатай хандах хэрэгтэй юм билээ. Яг би зүгээр шууд нэлээхүүдэн захиргааны акт гээд авчихсан нь захиргааны ерөнхий хуулиан дээр дугуй засвар юм уу эсвэл ашигт малгын аз зөвшөөрөл юм гэдэг ялгсан хууль байдаг байхгүй. Тэр хоёрын хуулийн хувьд адилхан захиргааны акт бол захиргааны акт. Энийг хэмнэл оюун шилжүүлж болж байгаа шүү. Дугуй засвараас авахлаад аз зөвшөөрөл хүртэл. Тийм боломж үүдэг байна л гэж ерхий зургаар нь ярьж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэхдээ бол мэдээж хамгийн одоо төвөгшил багтаа ингээл чирүүбиг хийх л байна. Тийм. Хуулийн дээр бол тийм ялгаа байхгүй. Тэгээ миний зүгээр жишээ авсан яагаад газрын албаг жишээ авсан бэ гэхлээр нэгдүгээр энэ процесс нь төгсөл багтаа байсан. Юусе энэ 5 л баг тэгэл 0.7. Гэхдээ нэг юм нь 23 онд ярьжсэн тоогоор хотод бол 0.7-ын газар дууссан. Тахилтын ам 22-ын товчон дээр цөөхөн үлдсэн гэжсэн. Тэгээ одоо бараг дууссан баг. Үгүй. Тэгэхээр одоо ямар нөхцөл байдал үүсгэвэл иргэд хоорондын шилжилт газар хоорондоо зарлах ч юм уу, солих ч юм уу те. Энийг шилжүүлэхийн хэмнэл хүний хамааралгүй болгож болно. Жишээлбэл тийм байж байгаа. Тэгээд ирчээд би шүүхийн ерхий зөвлөлийн шүүхийн процессыг хэмнэл оюунд шилжүүлэх гэж байгаа 2 инженертэй уулзсан. Тэгээд бас бэлэн байдал жоохон таар байлаа. Нэг ярилцсан л та ингээд. Тэгээд юугаа инженерчлэх юм гэдэггүй. Инженерүүд нь бол туслах байгаа. Тэгэнгүүт хэмжлээ авах юм уу гэнгүүт өөртөө амар ажиллаа бодоод тэгээд нөгөө өргөдлүүдээ шүүх шийдвэрүүдээ сканердаа тийм процесс яваад байгаа хэрэг наач тийм чухал процесс юм биш шүү дээ гэдэг нь инженерүүд нь юугаа инженерчлэх үү гэдгээ бас ойлгохгүй яваад байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө бид нар яг адилхан ихний цэгээсээ бүгдээрээ явж байгаа. Тэгээд хаанаас нь инженерчлэх юм бэ? Юу инженерчлэх юм бол арай гайгүй үр дүн гарах юм бэ гэдгээ ярилцах зүгээр ахаар гэж байна. Одоо түрүүний дөрвсөн ийм төсөв тавьчаад байна л да. Амар их мөнгө тавьсан. Гэхдээ яг энэ батгахгүй л хэл та. Би инженерээс нь асуусан байхгүй. Энэ төсөв яаж ингэж боловсруулсан бэ гэсэн. Нэг их 80 тэрбумээс буугаад энэ болсон шүү гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэг ингээ харахаар 94-өөс 3 миллион. Тэгээд яг хэмнэл оюуны хөгжүүлэх зардал нь айгүй өндөр. Ийм тоо гарна л да. Инженерүүд нь үнэтэй ингээл технологи амар үнэтэй 827 тэрбум төгрөг бол амар их мөнгө шүү дээ. Гэхдээ бидний одоогор хийж чадах ажлууд ерөнхийдөө энэ чинь нисэлэх хэрэгтэй. Бусад салбар дээр манайх дэд бүтцээ хийгээгүй, датагаа либералчлаагүй болохоор хүн сектор чинь хэмнэл оюунаа өөрөө ашиглаж бас барууныхан шиг ашиглаж бас чадахгүй байгаа даа. Тийм нөхцөл байдал үүсчээд байна. Датагаа либералчлахдаа хүний нэр, нас, хүүс одоо эрүүл мэндийн мэдээлэл, санхүүгийн мэдээлэл гэдэг юм аж ахуйн нэгжийн хувийн мэдээллүүдийг арилгаад шууд олон нээлттэй өргөжж байгаа л тийм л. Тэнгүүд тэрний хэмнэл оюуныг ажилуулдаг төс болоод тэгээд одоо чинь баримт чинь айгүй чухал дата шүү дээ. Тэнгүүд ямар ундаа хаана яаж зарагдсан. Тэнгүүд аль компани гэсэн датаг нь хасаад
зүгээр олон нийтэд нээлттэй орчихгонгууд компаниуд тэр датаг наангуудаа ундаагаа зарахын тулд хэрэглэгчийн одоо худалдаа авалтын зан төлөвдөр алгоритм бичиж байгаа тийм л төрийн нууцтай холбоотой асуудал бол одоогор л мэдээлэл. Заавал ууцч биш. Цэвэр шатаа. Мэдээлэл алдагдвал эмзэг байж болно. Мэдээлэл кибер аюулгүй байдал хэмэл өрөөний баг 40%. Би нөгөө дата инженер болохоор cyber security сайн мэдгүй. Тэг cyber security-г маш өндөр зардалтайгаар сайн инженерүүдээр хийлгэхгүй бол датагаа алдвал маш өндөр эрсдэлтэй. Тэрийг болохоор бас ярихгүй болохгүй. Хэмэл өрөөний баг 40% нь cyber security болчихлоо. За гүйцэтгэлийг бол хувийн компаниуд хийсэн дээр байхаа гэж бодож байгаа. Яг уу channel тавих нь төр өөрөө тавина. Одоо сая засгийн газар аппликейшн мөнгө зарахгүй аутсорсингээр хийлгэнэ гэдээ бас зарлцлаа шүү дээ. Тэр бол хамгийн ерөнхийдөө зөв. Нэгдүгээр зах зээлтэйг өөрөөсөө өрсөлдөж болохгүй. Тэгээд тэнд тохируулга хийхэд бол дэмий явах гэж би бодож байна. Яг хуу датагийн аюулгүй байдал зөвлөмж тэгээд яг энэ хамгийн одоо үүсэх асуудал энэ дээр л үүсэх байх гэж би бодод байна. Одоо энэ чинь хуулийг котчилж байгаа байхгүй юу? Энэ газрын тухай таван багц хууль дээр байгаа хэдэн залтууд. Тэгэнгүүт энийг инженер бичиж байгаа. Тэр хажууд нь хууль сурахгүй болохгүй. Тэгэнгүүт тест хийгээд үздэг инженер нэг код биччихдэг. Журам уншина. Энд чи яг процессороо байгаа мó гэдэг асуудал заавал үүснэ. Энэ дээр л төрийн л тавих хэрэгтэй. Код нь яг хууль шиг байх хэрэгтэй. Биднэрт нэмэлт өөрчлөлт юм уу, шинжилсэн найруулга ч юм уу, одоо тогтсон системээ эвдэх боломж байхгүй учраас байгаа тогтсон системээ хэмлэн болгож байгаа шүү. Тэгээ энэ дээр болохоор мэргэжлийн сайн хүмүүс одоо жишээ нь судлаач ингээд кодын энийг би зүгээр ингээд англиар код бичнэ л дээ. Тэгээд кодыг монгол руу орчуулж харуулж болдог байхгүй. Тэгэнгүүт ингээд харуулсан. Тэгээд ингээд хүнд уншихад ойлгомжтой. Тэгээд одоо шинэ хууль ч юм уу мэргэжлийн хүмүүс усаад энэ код ямар процесс авч байгаа юм ийм за окей. Тэгээс өөр байхгүй болж байна. Бүх ихэнх улс орнууд гэж тэр нь болохоор төслийн менежмент дээр оролцож байгаа багууд нь AI ethic manager гэдэг албан тушаал гаргаад тэгээд энэ бичиж байгаа кодуудыг ингээд шалгадаг. Тэгээ баталдаг. Тэгээд хуулинд нэмэлт өөрчлөлт юм уу журамд нэмэлт өөрчлөлт гарах болгонд кодоо бид нар дахиад өөрчлөх хэрэг гарч байна. Тийм нөхцөл байдал үүсэж байна. Төр бол оролцоо нь бол одоо энэ чинь нөгөө журам юм уу хуулийг л код болгочихж байгаа хүнээс хамаарах болгож байгаа юм шүү дээ. Түүнээс бид нар журам байж л. Тэгээ хэрвээ тэр журам хүчингүй бол энэ кодыг өөрчлөх нь л дахин тийм давхар процесс явах хэрэгтэй. Тийм л. Нэг ийм юм анзаарчихсан. Одоо ингээд нийт захиргааны акт гаргадаг 13 мөнгө гэдэг ерөнхийдөө байхгүй. Би ингээд машин сургалтанд регрессийг үзэж байхад ингээд төрийн албаагч ингээд бичлэн гүйцэтгэж үнэлдэг ажлууд байгаа байхгүй захиргааны акт бас гаргадаг. Одоо жишээлбэл энэ боржуурын тендерийг зарлангуудаа үнэлгээг нь өөрөө зургаар явж авдаг. Тэгээ тендерийн мөнгөний шилжүүлэхэд захиргааны акт гаргадаг. Тэгээ маань найз тендер ажилтнаа энийг хийвэл оюун хийж болох уу гэдгсэн чинь үнэлгээ нь аюу хэцүү. Тэгээд бид нэр одоо жишээ нь энэ 13,000 албаагч дээр бичлэн гүйцэтгээд зураг, видео ч юм уу тэгээд математик регрессээр хийж болохгүй ажлуудыг ялах хэрэгтэй. Газрын албаны жишээ болохоор энд ерөөсөө л ийм 5 жишээ байгаа болохоор ийм амархан мөртлөө өвгөн өндөртөө албан тушаалтнуудыг бид чагсааж болох юм. Одоо жишээ нь халамжийн тэтгэврөө шүү дээ 400 10,000 төгрөг өгдөг. Тэр ерөөсөө дөрвөн нөхцөлтэй. 60 наснд төрсэн эрэгтэй 57 наснд төрсэн эмэгтэй. Тэгээд нийгэм татгалаас нэг тодорхойлолт авах нь юу вэ? Тэтгэвэр авах боломжгүй, бодох боломжгүй. Тийм тодорхойлолт аваад шууд 60 наснд хүрэхэд автоматар тэр үйлчлэгийг санал болгох ёстой байтал өргөдлийн интернетээр авангуудаа нийгмийн халамжаас тодорхойлолт аваад гэдэг. Би нэг ихчтэй хийж өгсөн чинь
Үгүй тэр чинь угаасаа л бодох боломжгүй та тэтгэвэр авах боломжгүй л гэдэг тодорхойлолт байгаа шүү дээ. Тэрийг тэгээ датагаас татаад авчихгүй цаасаар нэхэд байгаа. Ийм одоо жишээлбэл юун дээр 13,000-аас магадгүй бичлэн гүйцэтгэдэг машин сургалтыг үнэлэх боломжгүй ажлуудыг хасаад тэгээд ерөөсөө ийм симпл түүж хийгээд англи хэл томлаа. Тэгээд түрүү хиний ярьсан нөгөө user friendly амар чухал юм л. Нөгөө технологи гарч орсон чинь ихэнх хүмүүс нөгөө аппликейшн ашиглаж мэддэггүй. Би 9 аймгаар яваад ийм мөнгөөр яг яаж ашиглаж юм, ಈ газар яаж ашиглаж юм гэсэн чинь ихэнх одоо магадгүй өндөр настай улсууд бол баг ингээд төгсөөгээд идэв юм л. Тэр бол амар чухал фактор юм. Одоо чинь заримдаа бид ингээ хаан банкны аппликейшн жоохон дургуй шүү дээ. Тэгвэл банкыг ашиглаагүй айтайхан байдаг шүү дээ. Тэр үс аягүй жохлоо. Технологиос залхацсан тэнгууд ингээд хичээд тэрнээсээ хичээд хэрэглэдэггүй юм байл шүү дээ. Тэгээд аймагуудаар явах тэгдэм байл шүү. Тэр үс амар жохлоо. Таны хэлж байгаа point дээр бидний ерөөсөө асуудал чинь л энэ байгаа. Цахимжуулалт хиймэл буюу шал тустай асуудал гэж байна. Цахимжуулалт бол энэ датаг өгсөн. Энэ математик код машин сургалт байх. Бид нар өргөдлөө авчаад нөгөө өргөдлийнхөө дараа л зогсдог юм залхсан юмнасаа салчингуудаа бид нар ингэж тийшний төрийн албаа гэж байгаа шүү дээ. Ямар байцаагч торгуул үед тийм тэр байгаа. Өргөдлөө хурдан өгчингүүд баярлалаа шүү дээ. Ингээ үнцэртлээс салчиж байгаа. Процесс чинь хөнөөс хамааралтай хэвээр байгаа. Тэрийг хиймлөө юм шийдэж байгаа. Цахимжилт хиймлөө юу шал өөр асуудал болж байгаа. Тэгэнгүүт өргөдлөө өгсөн хүн чинь дараалал түрэн болрогийн жишээ байсан шүү дээ. Би газрын өргөдөл өгсөн одоо 8,000 дахь дараалал дээр ямар процесстэй байгааг мэдэхгүй. Тэгээд чи мэдээлэл байхгүй болохоор тухгүй байдал үүсгээд идэв. Хиймэл юм болохоор зорилго нь ерөөсөө тэр төрийн албаагчийг оруулж байгаа. Алдаа гаргавал тэр ажлыг хийж исэн мэрэгжилтэн рестартаа чиглэлд оролцсон. Улс орнууд ингэж хийгээд байгаа. Энэ жишээг л одоо бид нар хийх ёстой болов гэж бодод байна. Нийт 280,000 төрийн албаагчийг бол орлуулах боломжгүй. Яг нөгөө төрийн үйлчилгээний багш цагдаа эмч шийдрий чинь нэг хэмэл оюун чинь математик алгоритмтэй болохоор тэднийг бол орлуулах боломжгүй. Нөгөө амархан шийдэлтэй суурьтай нүүд нь ийм шийдэл биднээс санал болгож байгаа шүү дээ. Хэмэл оюун тэгэхээр ямар нэгний бүлэг хамаатаас хамаарат тэр хүний тархитай нэгний мэдээлэл биш байхгүй. Тэгмээ бид нар хэмжээ төр ашиглах нь төрийн хичээлийн зарчмаар болсон болохоор тэрийг бид инженер шийдвэрлэхдээ хэвчээж авах хэмжээ ойроо тийм тул инженер гэдэг нь өөрөө яаж байгаа гэхээр түр өөрөө маш их дататай атаа өөрөө ихээр ойлгомжтой болохгүй бол өөр инженерийн буюу энэ тийм тусдаа маш их гарч байгаа. Тэгэхээр энийг бид нэр төрөх инженер атомод хариуцлагын явж байгаа. Мэдээлэл их нутаг трансференси байна гэдэг төр өөр үйлдэлтэй болсон тохиолдолд тарих өөрөө яагаад одоо ном өчтөр хүн байдаг гэдэг тэр хүн тэгэхээр энэ дөрвөлт мэдээлэл гадаа яриад стартаж шүү дээ. Тэрнээс хамааран хин надад юу гэж хамааран маш ойлгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл тэгэхээр бид төрийг ер нь тэцдэг болж агаан бид нар ханаас юу аваад тодорхойлоод бас инженерүүд бас зөв юм ярьж байгаа. Сая өгсөн чигээр жишээ Казахстан улсын зөвлөх багийн ингээд харин тийм билээ. Энэ нөгөө нэг цаашаа хэрэгжүүлж байгаа 73 улс гэдэг байгаа шүү дээ. Би дататай танилцсангууд бүгд нэмэлт үйлчлэлд орсон. Бүгдээрээ фейлдэж, ихэнх нь фейлдэж байгаа юм. Яг нөгөө 19 оноос эхэлсэн салбар бүгдээрээ шинэ инженерүүд шинэ хиймэл өн гэдэг юм байхгүй байлаа шүү дээ. Тэгээд тэгэнгүүт энэ цаашаа газрууд ихэнх нь нэмэлт өөрчлөлт оруулаад зардал нь 30% фейлдээд ингээд үгүй бүгд фейлдэж байгаа. Тэгээд фейлдинг гэдэг нь бүтэн ч юм уу хагас ч юм уу юу гэдэг юм.
тийм юм байл нэг харьцангуй шин салбар учраас нөгөө биенээсээ туслах асуух юм байхгүй 19 оноос эхэлсэн тийм юм байлээ. А тэр нөгөө user friendly хүмүүс ингээд хэмэл оюун технологи ашиглаж чадахгүй байна гэдэг дээр бол надад нэг ийм шийдэл бодол орж ирсэн. Одоо чинь хэмэл оюунд хийчлээ онлайнаар газар авдаг болчлоо гэхэд магадгүй нэг мэдэхгүй хөсөн настай хүн тэрнээс төгсөөд шүү дээ. Хувийн аж ахуйн нэгжүүд тэрийг аутсорсонгоор өгчүүл 50,000 төгрөг төлөөд би хэмэл оюунаар үргэлж шилжүүлж яа гэвэл энэ бол хамгийн зөв шийдэл ах гэж боддог. Эсвэл тусгай зөвшөөрөл авах ч юм уу те. Тэр одоо жишээлбэл 10-аар явдаг мөнгө алтан тушаалтанд өгж ирснээр тэр технологийн ноу хав зүгээр л одоо жишээлбэл визийн зурчлал гэдэг компаниуд байдаг шүү дээ. Тэр шиг л зүгээр ингээд 50-60 мянган төгрөг 100 мянган төгрөг өгч явдаг. Тэр бол хамгийн зөв шийдэл юм шиг надад санагдсан. Нэг тоо байсан. Нэг тоо байсан. Ирээд нэг инженертэй олзоод машин сургалтын эдийн инженер гэсэн чинь авахгүй байгаа гэсэн. Тэр нэг хэмэл оюунд хөгжиж байгаа инженеруудын тоо үндэсний хэмжээ орхон биш. Тэр чинь ийм их хэрэгцээ аваад алдчихж байгаа. Одоо чинь Tokyo Mobicom аппликейшнийг ороод үзэхээр тийм л оюун байж магадгүй амар баян компани шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр нэг барууны хэмэл оюун шиг ажиллахгүй. Тэгэхээр энэ чинь ихлүүлээд асуулт бас байгаа юм байна. За өшөө асуулттай юм байна уу? Яг миний хэлэх гээд байгаа гол санаа түрүүн хэний дурдсан манайх датагийн үед бэлэн биш байгаа гэдэг чинь энэ үр дүн 94 хэрэгжүүлэх арга хэмжээ байгаа 3 бэлэн. Тэгээ 6 жилийн хөтөлбөр зарласан. Гэхдээ энэ нь шүү дээ. Бэлэн биш байгаа салбарууд нь ерөөсөө энэ. Би бол финтек бол гайгүй 1 2 3 4 5 6 7 эднэр бол болоогоо. Яг л бид нар бизнесүүдээр дата либералчлаг байгаа болохоор энэ салбарт одоо хэмлэн өнч болоогүй. Government AI гэдэг бидний яриад байгаа миний зүгээр хуулийн салбарын хүн болохоор захиргааны акт гэдэг юм биш шүү. Тэгвэл дата нь байгаа, код нь бичгэд амархан хамгийн үр дүнтэй байгаад байгаа болохоор л авч байгаа шүү. Нэг хүмүүс ингэ хуулийн салбарын хүн болохоор өөрийнхөө нэг авчиж гэж боддог үгүй. Зүгээр бэлэн дата нь байгаа. Тэгээ кодын бичгэд ийм амархан байгаа байхгүй. Тэгээд гарч байгаа үр дүн тодорхой. Бусад салбарыг болохоор тэр бүтээгдэхүүнийг борлуулж ийж экспорт гаргаж ийж үр дүн гарна. Энэ болохоор шууд үр дүн гарч байгаа. Шууд. Тийм л санааг хэлдэг. Гэхдээ энийг сайжруулад явна. Тэгээд дата цуглуулад ингээд алдаа нүг байна гэдэг та бүгд төсөлцөө бас хэрэгтэй шүү. Гэхдээ бидэрт бол ийм гарч байгаа шүү. Ингээ одоо юу гэдэг юм ерхий байдлаар нэг юм төсөөс ийм хэмнэлт ч юм уу те авилгын нөхцөл 50 биш юм аа гэхэд 30% бол би бууна гэж бодож байгаа. Яг тэгвэл хүмүүс энэ албан хаагчдыг мэддэггүй байхгүй нөгөө нэг хүмүүсийн юусоо мэддэггүй байцаагч нар дэлцийн дарга нар зурдаг те нийтэд ил гардггүй хэвлэлт ч ярилцлах үүдгүй. За тэгээд ямар ч байсан өнөөдөр хэрэлцүүлэгт ирсэнд баярлалаа. Тэгээд цаашдаа энэ одоо шийдлийг ямар ч хөгжүүлээд явнаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд сургууль байнгын сэдвээр судлаад ирсэн